Урдын явдлыг дамаг болгон хүүрнэж, утга мэргэн ерөөл магтаал, урам бээр мэлааж. Гэсэр жангар, хан харанхуй, баатарлаг туйлууд нь гэмцэмийн орчлон гэтлэх ухаан хайрлах өв тээгч Монгол. Өв тээгч Монгол. За сайн байцгаана уу? Юуны өмнө өнөөдрийн нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчсэн олондоо энэ өдрийн мэндийг хүргье. За намайг Ананда гэдэг Солонгоо HD контентийг үүсгэн байгуулагч. За өнөөдрийн өв тээгч Монгол брэнд киноны продюсераар ажилласан. За тэгээд удахгүй бас нэлээд олон брэндүүд маань гарч байна. Тэгээд би бол Өвөрхангай аймгийн аймагт бол төрж өссөн. За тэгээд сайхан өвөө эмээгийн гал голомтыг сахисан зээ охин байсан. Тэгээ манай гэр бүлийнхэн бол ерөөхдөө урлагийн хүмүүс байдаг. Өв тээгч Монгол. За өв тээгч Монгол баримт киноны төсөл маань бол 7 жилийн өмнө бол ерөөхдөө бол их суурин тавигдсан. За тэгээд аливаа нэг зүйл бол бүтэх цаг хугацаа. За тэгээд бэлтгэл ажил гэд байдаг. За энэ цаг хугацаа маань бол энэ жил бол их сайхан таарлаа дүүрлээ. За тэгээд Монгол улсын баруун хязгаар болсон. За Ховд аймгийн нутаг дэвсгэрүүдээр хийгдсэн нийтдээ 5,000 гаруй километрийг зөвхөн баримт киноны зураг авалтандаа зориулж, за судалгаа шинжилгээний үйл явцад бол нийтдээ 22,000 километрийг туулж, за хийж бүтсэн ийм төсөл баримт кино байгаа. За тэгээд гол утга санаа нь бол мэдээж монголчууд бол дөрвөн улирлын эрс дэс өөр амьсгал дундуур амьдарч байсан. Нүүдэлж авах соёлыг өнөг хүртэл тээж яваа. За тэгээд дээрэс нь бол энэ торгоны зам болон цайны зам дамжин өнгөрсөн маш том геополитикийн бүсчилсэн нутгуудаар манай Монгол улсын зурвас өнгөржсэн учраас за Ховд аймгийг сонгож хийсэн байгаа. Тэгээ энэ өв тээгч Монгол төсөл кинонд маань бол уламжлалт эдийн ондны соёл мэдээж би сайхан цай хоолоо хийсэн байгаа. Мөн дээрээс нь бол за тухайн газар орон нутагт байршин амьдарч байгаа хүн зан олны өв тээн болон битвас үеийг тээж байгаа маш олон мундаг хүмүүстэй бас энэхүү нэвтрүүлгийг нь байгалийн өнгө оршилтай хамтруулан бүтээсэн байдаг. Эцгийн үлдээсэн өв таван хошуу сүрэг минь, эртнээс шүтэж ирсэн мөн хөх тэнгэр минь, алтан нарны дор мянган жил орших айда нүүдэлчин бидний өв соёл минь. Өв тээгч Монгол. Өв тээгч Монгол. Бидний бор цай гэж ярьдаг. За бор цай бол бидний хамгийн ихээр мэддэг зүйл гүрш ногоон цай байдаг. За манай энэ өв тээгч Монгол баримт киноны бол цайны хантнууд бол дандаа Монгол орны бүсчилсэн нутгуудад байрших. За 350 гарын зүйл ангийн эмийн ургамлын хандтай навчит ургамлуудыг бол хандлан хийж борогшуулж, за тэгээ сайхан буянт малынхаа шимүүдтэй онцлог бүтээгдэхүүнүүдээр бол сүлрүүлж баяжуулж хийсэн байгаа. За Монгол цайны онцлог юу юм бэ гэхээр нутаг нутгийн онцлог бол өөр байдаг. Гэхдээ энэ дээр бол голчилж ярих зүйл нь юу юм гэхээр тухайн бүс нутгийн манай монголчууд байна уу? За ер нь дэлхий дээр ч гэсэндээ бүс нутгийн онцлог бүтээгдэхүүнүүдээ илүү элбэг дэлбэг бүтээгдэхүүнүүдээ бол цайнда түлхүү оруулж баруун аймгийн цай, говийн цай гэдэг. За говийнхан бол загсгалтай цай, хужиртай цай. За баруун аймгийнхан бол сайхан чацрагны хальстай цай, нэлээд сайхан арвайтай цай гэл тухайн орон нутагт түлхүү элбэг дэлбэг байгаа ургамал их ашигладаг бүтээгдэхүүнүүдээр бол зохилсон байдаг. За хангаан цай бол мэдээж бас навчит ургамалтай цай, махтай цай, хавиргатай цай, борцтой цай гэл юм гол ялгардаг зүйл нь юу юм бэ гэхээр
тухайн орон нутгийн онцлогт бүтээгдэхүүнүүдийг л нэмж шингээж өгсөн байдаг. Тусгаар тогтнолоо хамгаалж улс тохиноолсон түүх. 5 өнгийн солонго татаж хараа баясгсан үлгий. Өвгдийн үлдээсэн өвд эзэн хичээсэн заяа. Өнөд мөнх хадгалах өв соёл минь үү. Өвтөгч Монгол. Манай ер нь хүүхдүүд бол маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг гоё тамшаалж хүртэх тийм сонирхолтой бөгөөд бас их таашааж хүртдэг. За ингээд сайхан хүүхдүүд өөрсдийнхөө бие хэрэгтэй зүйлүүдийг өөрсдөө нэхэж иддэг. Одоо жишээлх юм бол ээж би гүзээ идмээр байна. Би гоё илэг сүүл идмээр байна. Би маш гоё загс идмээр байна. Гүнжи хоолой идмээр байна. Ээж би хайлмаг идмээр байна, тий? Ингээд яг энэ хүүхдүүд бол бүх төрлийн ингээ хоолнуудыг бол иддэг. Ингэхээр бол хүүхдийг анханаас нөгөө хоолны дуршлыг маш зөв оруулах хэрэгтэй л доо. За би бол хүүхдүүддээ бол анх гизийн одоо тий цагааруулж байгаа дараа нь бор хоолнд оруулахдаа боривтой өвний шүл, булууны шүл, ясны шүл гэдэг дандаа ингээд шүлөөр тэтгэж за тэгээд одоо ногоонуудыг бол маш эрүүл экогоор нөгөө хүүхдүүд ялахгүйгээр гоё зутан хэлбэрээр нөгөө зайрмаг шиг гоё юм цөцгий шиг амттай болгож ингэж өгдөг. За энэ бол бас миний солонгоо ажтын хувьд одоо удахгүй гарах ном дээр минь байгаа. Тэгээ бас хүүхдүүд бол манай одоо өнөө цагийн үеийн хүүхдүүд бол чихэр бүтээгдэхүүн хэрэглээ. Өөрөөсөө өөрийнхөө биед үнэхээр шаардлагатай зүйлүүдийг бол эцэг эхчүүд маань бол ерөнхийдөө бол тэр болгон авч өгөхгүй л да. Одоо газтай ундаа өнгө будаг оруулагчтай жуус. За тэгэл нөгөө хүүхдээ уйлангууд дэлгүүр оруулаад эртээ чихэр авч өгөөл нөгөө бох вэ тий. Манай гэрийн тавган дээр бол тийм чихэр байдгүй дандаа цагаан эдэ байдаг. За ааруул байдаг, хайлзын нүхдэг. Тэр нь багаас нь бол тийм чихэр бүтээгдэхүүнээс бол жоохон ангид өсгсөн. За тэгээ хооллох соёл гэдэг зүйл бол хамгийн том чухал учраас ер нь бол хүүхдийг бол анханасаа эхийн сүүнээс гаргаад тий бор хоолнд оруулах нөхцөл үйл явц бол хамгийн маш том анхаарах хэрэгтэй. Одоо энэ залуу аав ээжүүдэд бол маш чухал одоо зүйл байгаа штэ. Тэгэхгүй бол одоо энэ хүүхдийн хооллолтоос ахуулаад одоо орчин цагийн үеийн өвчлөл дээрээс нөгөө дархлааны систем алдагдах гэдэг маш олон төрлийн шалтгаанууд байдаг учраас бид нар чи угаасаа цус генэндээ нөгөө дөрвөн улирлын эрсдэс уур амьсгалт энэ уламжлалт эдээ ундаануудыг шингээж хэрэглэх зайлшгүй шаардлагатай байхгүй юу? Хүнсний тал дээр бол одоо манай сэтгүүлч өвтэйгч, зурлааш маань өвтэйгч, продюсер маань өвтэйгч те бүгд өвтэйгч байхгүй юу. Хамгийн гол нь энийг одоо бид нэр орчин цагийн үед бол ингээд сошиал ертөнц те өргөн дэлгэцийн одоо бидний уламж зан үйлээс одоо техник технологийн дэвшил рүү шилжээд байна л да. Энэ хооронд бол бид нар нөгөө өөр хүүхдүүдтэй харах үнцгийн төвшөнд өвлүүлэн үлдээх зан үйлүүд маань алдагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бол одоо бол би ч хүүхдүүдээ бол ерөөсөө яг гэртээ ажиллаа хийгээд суухдаа яг хүүхдүүдийнхээ хажууд ингээ өсгөж хамт ажил хийж тэг ингээ амьдрал маань цаашаа өргөжөж хүсэл мөрөөдөл маань биелэлээ олж явдаг. А тэр цаг хугацаанд бол нөгөө хүүхдүүд чинь одоо би чинь тэр хүмүүсийн толны тий тусгална гадаг штэ. Тэгэхээр чинь миний хүүхдүүд яг тэр одоо тий би өвөө эмээгийнхээ толны тусгал байсан бол миний өөр хүүхдүүд ээжийнхээ хийж байгаа өдөр тутмын зан үйл хийж байгаа зүйл тэрийг чинь хийж бүтээж явахдаа тий та одоо сайхан шинэ онныг эз чанжаа тэрийг чинь цэвэрлж явах үйл явцдаа тэрийг ойлгуулна штэ. Миний охин одоо энэ хараа ээж нь гүзээ цэвэрлж гин. Миний охин энэс дуршаад үзээч гээд ингэ жижигэн цоохор гүзээ бариулаад ингээ халбахтаа ингээ суулгачаар амар хүүхэн ингээ жижигэн гараараа ингээ тэрийг ингээ оролдож үзэнгүүт нөгөө нэг сайхан мулзалцсан цоохор гүзээ чинь нэг ингээ хуран хөрөхөд арилгангууд ээж би чадж штэ гэд. Ингээ хүүхдийг ингээ танин мэдгүй ертөнцид нь хүнсний чиглэл рүү илүү их ойлгуулах хэрэгтэй. За дээрэс нь энэ зан үйлийн байдал заавал ингээ хөдөө Монгол гэрт байх ёсгүй тий. Эн чинь бол хүн яаж өөрөө ямар хэлбэрээр тэр хүүхдүүдэд өв тээлхэн үлдэх боломжтой вэ? Тэрийг яг тухайн орчиндөө зохицуулж хийж тааруулж л байх шаардлагатай байхгүй юу? Тэгээд болтгол юм бэлээ. Одоо бол манай хүүхдүүд бол манай том охин бол одоо ямар
маш олон төрлийн улсын хоолыг за сайхан гизээ цэвэрлэгчин цагаан эдээнүүдийг бол өөрөө тэ боловсруулж чаддаг одоо ийм болж л хөгжиж хүмүүжчлээ л да. Тэгэхээр бид нэр өөрсдөө л тэр хүүхдүүдийн тусгал авахгүй юу. Тэгэхээр биднэрт бол өвлүүлэн үлдээж өв тэгж байгаа зүйл бол бидний зүрх сэтгэлд одоо ч гэсэн өвлүүлэл ингэ явж гин гэсэн үг. Эцгийн үлдээсэн өв таван хошуу сүрэг минь эртнээс шүтэж ирсэн мөн хөх тэнгэр минь алтан нарны дор мянган жил орших айда нүүдэлчин бидний өв соёл минь. Өвтөгч Монгол. За мэдээж би ч нөгөө нэг жил дараалан төрөө одоо хүүхдүүд маань бага насны байна. За тэр хооронд бол маш олон компаниуд идэвхжүүлэлт хийж гин. За өөрийнхөө солонгын 7 өнгийн ивентүүд байна. За намоо гээл тэгэл шинэ брэнд гээд. За тэр дундуур бол жилд бол би нэг одоо өнгөрсөн жил за энэ жил хоёр бол нэг жилд 3000 шав бэлддэг онлайны 8 ангиар. За удахгүй бас шинэ ангиуд маань нэгдэнэ. За тэгээд тэр болгон зав гарахгүй байна. За тэгээд Солонгон HTV пэйж хуудас руу хандаж за тэр одоо хоолны сургалтуудад суудаг. Нийтдээ 80 төрлийн жор 8 ангид одоо 10 шинэ нэг ангид 10 жор байдаг. За тэгээ уламжлалт эдийн амдных тий Аз хоолных за анхлал суралцж байгаа за эрүүлж хүү гэл маш олон төрлийн одоо энэ хоолны сургалтын ангиуд байдаг л да. За тэгээд энд бол хүмүүс өөртөөхөө цаг завыг тохируулад бүгд байрчсан байдаг учраас орж суралцдаг. Мэдээж нэг хүний ард одоо 3000 шавийн маань ард ахаад 5 ам бүл байгаа шүү дээ тий 2 хүүхдэн нөхөр нь тий ингээд тэгэхээр бол миний одоо энэ сургалтаар бол дор хаяад бол тий 15 мянган хүнээс дээшээгээ одоо миний жоруудаар хоолыг маань амтлаад үзчихсэн одоо зэрэгтэл байна. Одоо тэгээ дээрээс нь бас одоо энэ Солонгон HTV пэйж хуудасаараа бол задгаагаар бас хоолны жорууд бас заадаг штеп. За манай онлайн 5 дугаар анги гэдэг дан одоо энэ нөгөө урамлаар хийгддэг хачирны анги гэдэг байхгүй юу? Одоо манай шав гэхэд л одоо тэр хачирны ангида сууж тэгээ жоруудаа одоо бэлдэж явахдаа багада 5-8 кг зүгээр л сарын дотор хассан байдаг. Тэгэхээр тэрийг цаавал нөгөө дайет нөх биш хүн хүсэж тэмүүлж өөртөө таарсан за нөгөө эслэг болон тэ шүлтлэг бүтээгдэхүүнийг хэрэглэхээр хүн бас дээрээс нь цусны бүлгээр хооллож чадах юм бол нөгөө ус нь ч таргалаад ийн гэдэг бол ямар ч одоо дайетны хүнс бариад хастгүй хүмүүс бас байна штэ. Тэгээ дээрээс нь бас энэ жин нэмэгт харгалт гэдэг зүйлийг бол нөгөө тухайн хувь хүний идэх дэглэм за энэ одоо юу гэдэг хөдөлгөөнгүй байх ч юм уу өөрийнх нь одоо жоохон өөртөө анхааралгүй байгаагаас бас таргалаад идэг зүйл бас биш шүү. Энд бас эрүүл мэндийн асар том одоо үндсэн шалтгаанууд явж идэг. Маш олон дааврын өөрчлөлтүүд байдаг. Бомбай илүүдэлтэй гэж болно, дутмагчлалтай гэж болно, төрсний дарах дааврын өөрчлөлт гэж болно. Энэ бүх зүйлийг бол зайлшгүй нөгөө шинжилгээ өгч иж тий шинжлэх ухаанч байдлаар хандах хэрэгтэй гэдэм шүү. Тэрнээс биш шууд л гинт би турмаар байна гэж таны бид ямар шалтгаан байж болно. Тэрийг хамгийн гол нь эрүүл аюулгүй хүнсээр тий нэгдүгээрт хоёрдугаарт бас сайн унтах хэрэгтэй. Сэтгэл зүй маш их нөлөөлдөг. Гуравдугаарт бол хамгийн түрүүнд та шинжилгээ өгөөд үзээрэй. Тэгхийн бол та арай илүү тий бодит үр дүнтэйгээр энэ өөрийнхөө сэтгэл ханамжгүй байгаа байдалд бол асуултын хариугаа авч болдгийм шүү гэж хэлмээр байна да. Одоо энэ өвтгч Монгол төсөл маань болохоор 11 сарын 11-ний өдөр бол олон нийтэд маань одоо цацагтахаар бэлдэж байна. За тэгээд түүндээ зориулаад бас би одоо ингээд мэдээлэл өгөөд явж байгаа.
За энэ төсөл 5 анги цацсны дараагаар бид бүгдийн одоо төслийн маань үйлжил болсон хоймор сайхан нутаг хөвсгөл нутгийн баруун тайгаас бид нэр хийхээр төлөвлөж гин. За өвлийн зураг авалт мэдээж аливаа зүйлийг хийхэд бол амар хялбар зүйл гэж байхгүй. Гэхдээ бид бүхэн бол зорьсон зорилгынхоо илүү гоё те давсан төвшөнд л аль нэг зүйлийг харж те Монголынхоо баг хамт олонныхоо одоо энэ хийж байгаа зүйлийг Монгол орныхоо хамгийн сайхан газар хүний хөл хүрээгүй газар дээрээс нь хүн зан олны маань сонин содон онцлог байдлыг эдийн ундааныхаа соёлтой хослуулан одоо харуулахыг хүсэж байгаа. Тэм учраас бид бүгдийн одоо зорилго бол Монгол туурахтны хэмжээнд төсөл маань хэрэгжинэ. За тэгээд дээрээс нь бол манай энэ төслийн одоо эхний 5 анги дугаар энэ одоо 22,000 км-ийг туулж за 100 гаруй хүний бүрэлдэхүүн ажилласан энэ өвтгч Монгол 5 анги баримт нэвтрүүлэг маань бол эхний ээлжинд бол 100% миний хөрөнгө оруулалтаар хийгдсэн байдаг. За 2 дугаар одоо хэсэг болсон. За хомир сайхан нутаг хөвсгөл нутгийг зорих баруун тайван одоо эдийн ондны соёлтой за энэ баримт киноны маань хэсэг дээр бол хамтран ажиллах байгууллагуудыг одоо бол би саналыг аваад одоо тий стожинкийн тунмал дээж гэсэн час хийсэн компаниудыг сонгож шалгаруулахаар одоо бас үзэж байна. За тэгээд энэ нэвтрүүлгийг цацсны дараагаар бас сайхан төмөө олны маань зөндөө их хүлээсэн тий олон мянган шавь нарын маань хүлээсэн Солонгон ааштай өвдөст жор номын маань нээлт болно. Тэгээд дээрээс нь Солонгон ааштай одоо Япон ган хутганы брэнд маань утгагүй гарна гэдэг ингээд залуу эмэгтэй хүний хувьд ээж хүнийхээ хувьд за Монгол улсад өөрийнхөө хэмжээнд бас нөлөөлөх хүнийхээ хувьд бол би одоогийн байдлаар бол иймэрхүү хичээл зүтгэлтэй явж байна да. За маш их баярлалаа. За миний хийж бүтээсэн, за манай баг хамтлагны хийж бүтээсэн зүйлийг төмөө олон төрөж байгаа танай хамт олонд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсгээрөө. Урдын явдлыг дамаг болгон хүүрнэж, утга мэргэн ерөөл магтаал, урам бээр мэлааж. Гэсэр жангар хан харанхуй баатарлаг туйлууд нь гэмцэнийн орчлонд гэтлэх ухаан хайрлах өвтгч Монгол. өвтгч Монгол.